Эрхчлөөтэй иргэн энэ улсын баялаг. Эрхчлөөг ярихын өмнө бид хүний эрхийн тухай ярих нь зүйтэй. Тиймээс хорт багийнхан иргэдийн дундх хүний эрх эрхчлөөний ойлголтыг сонирхох, тэдэнд мэдээлэл өгөх зорилгоор Атибус компанид автобусаар хорооллоос зайсан гинжиглэлд эрхчлөөний автобусыг аялуулан нэг өдөр иргэдэд үн төлбөргүй үйлчилсэн юм. Хорт багийн залуус Хөх тэнгэрээ бэлэгдэж цэнхэр өнгийн утсаар жигдэрсэн байлаа. Эрхчлөөний автобус сууаарай! Эрхчлөөний автобус сууаарай! Үн төлбөргүй шүү! Яг өнөөдрөөс 25 жилийн өмнө буюу 1989 оны 12 сарын 6-ны энэ өдөр Монголын ард түмэн Монгол залуус анх удаа өөрсдийнхөө ардчлал эрхчлөөний төлөө яг ийм цагаан хоолой барьж өөрсдийнхөө тэмцлийг эхлүүлж байсан ийм түүхтэй маа. Тэр утгаараа энэ өдрийг одоо эрхчлөөний өдөр болгож сүүлийн 5 жилийн туршид тэмдэглэж иржээ. Жавартай хүйтэн өдөр автобусаа хүлээж байгаа зорчигчид хорт багийнхны эрхчлөөний автобусанд суугаад камер харан гайхаж сандарч байсан ч учир байдлыг ойлгож улс төрчин малайлагч төслийн нэвтрүүлгийг үздэг, дэмждэг тухайга хуваалцж байлаа. Бас тэдэнд баярлалаа гэдэг үгийг ч давхар дайж байсан юм. Эрхчлөөний төлөө гэж жагсаал цуглаан хийгээд Монгол улс арчилсан улс болсон эрхчлөөний үн зүйлсүүдийг нийтээрээ хүлээн зөвшөөрдөг болсон. Энэ өдрийг тэмдэглээ явж байгаа нь эрхчлөөний баярыг Манайх өмнө бол эрхчлөөний өдрийг 12 сарын 6-ны энэ өдрийг бол Freedom Dinner буюу те одоо эрхчлөө ардсан нийгэм рүү шилж орох үеийн хүмүүстэйгээ цуг хоол унд эдгээ одоо яаж энэ эрхчлөө рүү орсон юм бэ гэдэг талаар ярилцж өрүүлдэг байсан. Энэ жил маань бол их онцлог болж байна л да. Улс төрчин малайч нэвтрүүлэг те хорт багийнхантайгаа ард түмтэйгээ ойр байдлаар те автобусын дотор зорчигчтойгоо цуг энэ өдрийг тэмдэглэж байгаад маш их баяртай байна. Тэгээ хорт багийнхаа одоо маш сайхан зохион байгуулж чадныг баяртай байна. За эрхчлөөг хүмүүс их олон сар ярьдаг л да. Миний бодлоор хамгийн энгийнээр бол ерөнхийдөө хүн ад жаргалтай амьдрахын тулд хүнийг одоо ад жаргалтай амьдрахын тулд бүрдүүлж байгаа зүйл бол эрхчлөө гэж боддог. Тийм ад жаргалтай амьдрахын тулд өөрийнхөө зүйлийг бүгдийг өөрийнхөө өвчин чармаалтаас бүрдүүлж өгөх зүйлийг эрхчлөө бий болгодог гэж ойлгодог юм аа. эрхчлөөний автобусны эрхэм хүндэт зорчигчдоо та бүхнийхээ энэ өдрийн амар амгалан эрен мэдчилье. Өнөөдөр бол онцгой өдрөө. Өнөөдөр эрхчлөөний өдөр. Эрхчлөө гэдэг энэ үг яагаад хүмүүсийн сэтгэл зүрхийг догтлуулдаг юм бэ? Эрхчлөө гэдэг зүйлсийн төлөө дэлхий хүн төрлөختөн яагаад тэмцээр ирсэн юм бэ? Эрхчлөө гэдэг бол бидний мөн чанартай холбоотой ойлголтоо. Эрхчлөө бол усагаар мэт үнэтэй зүйл. Эрхчлөөний автобус сууаарай! Эрхчлөөний автобус сууаарай! Арчил гарсны хойш бол хаана амьдрахаа хүн эрхтэй боллоо. Би жишээлбэл Энтэй аймгийн галширсан хүн л. Тэгээд орон тамхит олон жил болсон байхгүй юу? Социализм нийгмийн томилтоор яваад ингээд ажиллаад олон хүмүүс яваад хаана амьдрах эрх байхгүй. Манай аав ихэд өнөр настай хүн. Тэгээ 3 дайнд оролцсон хүн гэж байгаа шүү дээ. Тэгсэн хүүгээ авчирна ингээд Хэнтэй аймгийн засаг даргаар цохуулаад өргөдлүүчээ. Тэгээд орон тамгийн засаг дарга дээр очиад тэр чи аймгийн дарга намын хорон даргын тэр гэж байсан шүү дээ үед. Тэгээд тэр энтрийн яваад л ингээд яхад ганцхан станцын дараа очингуудаа энэ боломжгүй. Эргүүлээд над ч мэдгэдэггүй. Тэгээд эргүүлээ явуулцдаг. Тэгээд би тэнд 25 жил болсон хүн шүү дээ. Хүний үгээс өмнөөс дуурах хэрэгтэй болчлоо. Намын дарга засаг дарга тэгээд аим юугүй боллоо. Маш их хэрэгчлээ болж байгаа хүн. Хэрэгчлээгүй амьдрна гэдэг тэ би таныг бодохгүй юу? Социализмыг магтан дуулах байхаа гэж бодсон. Тэгсэн чинь хоёулаа бүр их өөр сэдвээр хэтрлээ. Үгүй. Нэг аль-алин ер нь социализмын бид нар бол хүчээр ажил хийж байсан болохоос. Тэ эрхчлээ гэдэг чинь хэн хаана яаж амьдрахаа л мэдчихвэл тэгээ болоо. Юугаа хийх юм тэр. Яа яаж ингэ амьдрын шүү дээ чинь.
сайхан бүх юм тавиад өглөө. Хаана яаж амьдрахаа мэддэг боллоо. Ямар ажил хийхээ мэддэг боллоо. Тийм учраас тэр л гол асуудал ердөө. Тэгээ гадаад дотоод нисдэг боллоо энэ явдаг болчихлоо шүү дээ. Тэрнээс өөр яах юм. Тэгээ харин залуучуудын нэрхчлэгөө яахан аятайхан эдлэх хэрэгтэй. Тий. Номын дагуу эдлэх хэрэгтэй. Хууль дүрмэндээ зарцуул зохицуулах хэрэгтэй. Үг хэлэг эрхчлөөг ашиглаа та бүхний өмнө өөрийн үзэл бодлоо илэрхийлэх гэж байна. Миний энэ эрхчлөөг хамгаалахын тулд дахир сэлмээрээ ертөнцийн талыг эзэлж 13 дугаар зуунд байлдан дагуулж ирсэн баг. Миний өвгдээц. Миний энэ эрхчлөөг хамгаалахын тулд дашуураараа хамгаалж 11 оны хувьсгал болсон баг. Дэсгэм хүйтэн 89 оны өвөл миний энэ эрхчлөөг хамгаалах гэж тэр залуус өнөөдөр тэмцэжсэн баха. Миний энэ эрхчлөө ямар үнэтэй вэ гэж надаас хүмүүс асуувал би энийг үнэлж баршгүй үнэтэй гэж хариулна. Зарим хүнээс эрхчлөө ямар үнэтэй вэ гэж асуувал магадгүй өөрийн үзэл бодлороо хэлэх байх л та. Ер нь надад байгаа үнэтэй зүйл юу вэ гэж хэлэх юм бол би эд баялагийг хэлэхгүй. Би энэ эрхчлөөг хэлнэ. Учир нь гэвэл энэ бол миний өвгдээцийн амиар хөдөлмөрөөр хөлсөөр босч ирсэн ийм үнэтэй эрхчлөө юм байгаамаа. Эрхчлөө гэж хууль биелүүлэхийг л одоо хэлнэ дээ. Хуульгүй эрхчлөө гэж юусэн байж болохгүй. Олон янзын эрхчлөө байна л да. Тэг. Хүний эрхчлөө гэдэг чинь эрхцэн хуулийн дээр л өгдөх баг. Бид одоо эрхчлөөтэй оронд эрхчлөөтэй амьдарч байна. Эрхчлөө гэдэг бол бидний үг хэлэх эрх явах тий одоо бид нэр эрхчлөөтэй болсноор улс их олон улсаар аялж байна. Энэ бол бидний олж авсан бас их том эрхчлөө гэж би боддог. Гэхдээ өнөөдөр бид нэр эрхчлөөтэй байгаа ч гэсэн бас эдийн засгийн эрхчлөө бол үүндээ бол биднэрт бол хангалттай байна. Одоо өөрийнхөөрөө байх ч юм уу тэгэл өөр одоо хүссэн зүйлээ ч юм уу одоо нэг тийм баригдмал биш. Тиймэрхүү байх юм болов уу гэж бодож шээ. За бүгдээрэнд нь дахин минь төргий. 20 дугийн залуучууд өнөөдөр та бүхэнтэй орж ирсэн хүн болгонтэй эрхчлөөний тухай үзэл бодлыг нь сонсож мөн өөрсдийнхөө үзэл бодлыг илэрхийлж ирсэн. Тэгээ би өнөөдөр яагаад 20 багийн залуучууд эрхчлөөний автобусыг аялуулж байгаа юм бэ гэдэг талаас эхлээд ярмаар. Ер нь автобустай бидний амьдралын маш олон зүйл холбогддог. Бас их хамгийн амьдралын маш олон өнгийг эндээс харж болох зүйл. Тэгээ ер нь бид нар асууя л да. Автобусанд суухдаа хамгийн түрүүнд юуг нь хардаг вэ гэж. Хамгийн түрүүнд юуг нь харах вэ? За чиглэлийг харна гэж тийм. Мэдээж хэрэг энэ автобус намайг хаана хүргэж өгөх юм бэ гэдгийг харсны үндсэн дээр хүмүүс бод. Уус орон ч гэсэн яг үүнтэй адил. Залуучууд ч гэсэн адил. Өөрөлдвөл би яг хаа хүрэх юм бэ? Энэ одоо миний сонголт намайг хаана аваачих юм бэ гэдгийг мэдсний үндсэн дээр сонголтоо өгсөн. Гэтэл бид нэр заримдаа гаргадаг алдаанууд байдаг. Их гангаан автобус ирэх юм бол хаашаа явахыг мэдлгүйгээр суучихдаг. Хүн зөөтэй байх юм бол за суудалтай маань суучигээ суучдаг. Гэтэл тэр автобус буудлын дээр буугаад таны хүсээгүй газар чи авчирсан байвал яах вэ гэдэг асуудал. Тэгэхээр бид нар амьдрал дээр ч гэсэн таны хийх сонголт энэ эрхчлөөний чинь сонголтоо таныг хаана хүрэх вэ гэдгийг мэдсний үндсэн дээр сонголтоо хийх хэрэгтэй. Тэгэхээр бид бүхэн эрхчлөөтэй гэлээгээд юу дуртайгаа хийн гэсэн үг биш. Энэ сонголт маань намайг хаана хүрэх юм бэ? Энэ маань хүмүүс хэрэгтэй юм уу гэдгийг бодолцох хэрэгтэй байна. Энэ бол жинхэнэ эрхчлөө юм а гэдгийг та бүхэндээ хэлмээр байгаамаа. Зүгээр өнөө сайхан байна. Эрхчлөөний автобус гэдэг одоо 20 жилийн өмнө Улаанбаатар Жүүл баазаас болоод 20 жил болж байгаа. Эрхчлөөний автобус манай баазаас гаргаад гээд нэг яриас хүмүүнд ард түмэндээ эрхчлөөний автобус өвөн төлбөргөө үйлдсэн баяртай байна. Сайхан байна. Сайхан дандаа ийм байдгүй сайхан байна. Ийм байхаас байхгүй нэхэд ч тийм. Яаж ихэлтэй ихтэй хүн амтай ихтэй гашхаа углаа ихтэй хулгайлгаа ихтэй. Яг гоо сая нэг яриас яг сайхан яваад ирлээ. Хүн амтыг сонирхож байна, гайхаж байна. Сайн тайлбарж өглөө хүмүүстэй. За энэ залуучуудаа сайхан баяр хүргэе. Гоё юм зохиосон юм байна. Дандаа ийм зохиож байгаарай гэж хэлээ да. Эрхчлөөний автобус суугаарай! Эрхчлөөний автобус суугаарай! Шинэ намайг